Сайн байцгаана уу? Номер TV Солонгос улсаас мэдчилж байна. За та бүхэнтэйгээ одоо өнөөдөр маш чухал сэдвийн талаар юу н ярихаар одоо бэлтлээ. Энэхүү видеого юу вэ гэхээр одоо хүн бүхний айж түгшиж байгаа бид нарыг одоо 2020 онд одоо үнэхээр айлгаж чадж байгаа коронавирусын талаар мэдээлэл өгье. Коронавирусын одоо гарал үүсэл түүний шинж тэмдэг. За тэгээд дэлхийн дахинд одоо мөн би өөрөө Солонгост байгаа болохоор Солонгост одоо хэр байгаа талаар мэдээлэл. За мөн тэгээд эмчилгээ, сэргийлэх зэрэг одоо ингээд дараалтайгаар яриад өгье. Ерөнхийдөө ингээд үндсэн мэдээллийг маш товч бөгөөд тодорхой гяс хүргэж явчих гэж бодлоо. За коронавирус нь анх 2019 оны 12 сард ер нь хятадд эхэлсэн байна. Гэхдээ мэдээ нэлээд бол 12 сарын бараг 9-өөс ахуулаад эхэлсэн тийм одоо таамгууд бол байгаа юм байна. За тэгэхээр цаг хугацааг бол маш их алдсан байгаа маа. Яа тэгэхээр Хятад улс маань яг одоогоор болохоор Уханаас гадна 15 хотод карантинлэгдсэн байна. Тэгэхээр түүнд болохоор 60-аас 70 сая одоо Хятадын иргэн бол карантины зоонд карантинлэгдсэн бол байгаа юм байна. Уг нь бол 12 сард гарсан энэхүү өвчнийг одоо сайн мэдэхгүй тэгээ бас мэдээж судалж байсан хугацаа бас орсон бах. Тэгээд 1 сарын 23-нд бол Хятад Ухаан хотыг аль биесээр хаасан байгаа. За тэгээд Ухаан хотод одоо бүх төрлийн тээврийн хэрэгсэл бол одоо бүгд ажиллахгүй байгаа гэсэн үг. Тэгээд ихэнх хүмүүс нь бол одоо гэртээ карантин одоо хөл хориотой байдалтай байгаа юм байна. За тэгэнгүүтээ 23-наас одоо яг хотыг бол хаахаас өмнө Ухаанаас нийтдээ 5 сая иргэн Хятад улс дотроо за мөн ингээд гадаад дэлхийн дахин руу одоо аялалж юм уу яаж ингээд гарсан байх юм аа. За тэгэхээр үүнд одоо үүн дээр бол маш их аимшигтэй санагдаж байгааз хаахаас өмнө 5 сая Хятад иргэн гарсан гэдэг чинь ингээд дэлхийд даяар энэхүү одоо хурдцтай тархах бас нэгэн шалтгаан нь болж байгаа маа. За тэгээд хаана үүссэн бэ гэхээр одоо тэр Ухаан Хэбэй мужийн Ухаан хотын амьтны түүхийд зардаг те. За тэгэнгүүтээ далайн одоо бүтээгдэхүүн зардаг ийм захаасаас гаралтай юм байна. За тэгээд бас одоо ингээд мэдээгээр те ингээд SNS эдрээр болохоор сошиал эдрээр одоо сарсан багаханаас гарсан гэж байгаа. Эрдэмтэд болохоор стил одоо судалсаар байгаа юм байна. За яг сарсан багаханаас гарсан гэдэг нь бол одоохондоо батлагдаагүй. Гэхдээ бол амьтны гаралтай вирус. Тэгээд амьтнаас амьтанд талддаг вирус маань болохоор ингээд цөөн тохиолдолд одоо ховор тохиолдолд амьтнаас хүн рүү бас халддаг байх нэ. За тэгэхээр яг нөгөө нэг сарсан багахыг идээд бол яг халдсан гэсэн бол юу одоохондоо нотлохоо бол гараагүй байгаа. Зүгээр сарсан багахаа маань өөрөө жимс бас иддэг амьт юм байна. За тэгэхээр тэр тухайн зах дээр зарж исэн одоо жимс эдэр дээр одоо тэр сарсан багахааны шүүлстэй ялгадас юу гэдэг ингээд орсон байж болно. Тэр сарсан багахаа өөрөө бол битүү вирустэй гэж ийм амьтан байдаг юм байна. За тэгэнгүүт тухайн тэр одоо зах дээр байсан одоо хүнсэн дээр сарсан багахын вирус ингээд тархсан байдалтай байгааг мэдэхгүй хүмүүс авч хэрэглэж ингэснээр анх тэр захаасаас үүссэн юм байна. За тэгээд яг одоогийн байдлаар болохоор дэлхийн нийтэд нийтдээ одоо ингээд Хятад улсад болохоор 17,000 өнөөдөр одоо сүүлийн үеийн мэдээлэл би бас түрүү авсан. За тэгэхээр яг одоогийн байдлаар 17,319 хүн коронавирусаар халдварсан байна. За тэгээд өнөөдрийн байдлаар 361 хүн одоо Хятадд нас бараад байна. За дэлхийд болохоор уг нь нас барсан хүн байгаагүй. За гэхдээ өчигдөр буюу Филиппинд Хятад гаралтай хүн энэ вирусээр нас барсан юм байна. За тэгээд бусад орнуудад болохоор нийтдээ бараг 18-19 орнд энэ вирус бол тархсан байгаа. За тэгээд дандаа 5-6, 8, 10 ч гэдэг юм нэг иймэрхүү тоотой тархсан. Тэгээд одоогоор бол нас барсан хүн бол байхгүй юм аа. Зөвхөн Хятадд бол 361 хүн нас барсан юм байна. За гэхдээ бас үүнээс 240 хэдэн хүн бол бүрэн эдгрээд бас эмнэлгээс гарсан бас баримт байна. Солонгос улсад болохоор яг одоо 15 хүн энэхүү коронавирусаар алдар одоо аль биесээр аваад эмнэлгүүдэд ингээд эмчилэгдэж байгаа юм байна. За тэгээд коронавирус авсан ихэнх хүмүүс болохоор Хятадын Ухаан хот руу одоо аяллаар ажиллаар явсан хүмүүс. За мөн тэдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн бол найз нөхөд ингэж туссан. За мөн ингээд Хятад одоо гайд хийжсэн хүн ч гэсэн ингээд коронавирусыг бол Солонгос улсад туссан байгаа юм байна. За Монголд болохоор одоохондоо
халдвар бол орж ирээгүй байна. Халдвар бол бүртгэгдээгүй байна. Маш азтай. Өдөрт ер нь энэ коронавирусаар одоо халдварч байгаа хүний тоо болохоор бараг дунджаар 2000 бол орчим байна. За тэгээд өдөрт нас барж байгаа хүний тоо одоо хятадд бол 40-с 50-аад хүн өдөр алган нас орж байна гэсэн үг. За ингээд нас барагчдын ихэнх нь одоо 50-аас 60 насных тий. Тэгээд дээрэс нь одоо нас ярих юм бол ер нь хөвшин хүмүүс их нас орж байна. За тэгээд хууч өвчтэй одоо хууч дээрэс нь одоо хүнд өвчтэй угийн одоо сахартай хүн байдаг ч гэдэм үү те. Угийн ингээд одоо бөөрн өвддөг ч зүрх муутай хүн ч за ингээд угийн уушиг муутай хүн байсан бай. Ийм хүмүүс бол нас ороод байгаа юм байлаа шүү. Дэлхийн дахинд болохоор одоо энэ вирусыг бас өмнөх вирусуудтай бас харьцуулж байгаа. Тэр маань юу гэхээр SARS, MERS зэрэг бас ингээд адил одоо коронавирустэй адилхан вирусууд бол гарч ирсэн. За SARS болохоор 2003 онд бас Хятадаас гарч ирсэн. За тэгээд тухайн үед бас үүнийг сарьсан байгаа ханаас гаралтай гэж үзэж байсан. За MERS болохоор 2012 онд анх Сауди Арабиас одоо Тэмээнээс гаралтай гэж бас үзсэн байт юм байна. Тэгэхээр дандаа амьтнаас гаралтай энэ вирусууд их аюултай байдаг байна. За тэгээд амьтнаас хүнд халдварсан ийм тохиолдлууд ховор байдаг тул эмчилгээ болохоор одоо эм болон вакцин бол аль биесээр байхгүй буюу одоо одоохондоо бол нээгдээгүй ажиллаж байгаа. За тэгэхээр Австральд бол нэгдсэн одоо ингээд ярьж байна те. За тэгээ бас Хонконгоос ч гэсэн ингээд амжилттай судалгаа хийгээд одоо баг эмчилгээ дээр судалж байгаа гэж гарч ирсэн. Гэхдээ вакцин бол одоо нээчлээ гэхэд тийм хурдан гардаг бол ийд биш ээ. Нэг жилээс баг 5-6 жил болдог гэсэн. Нэг вакцин гаргахад. За тэгэхээр та нар бас одоо өөрсдөө гэсэн бодоод үзэлтэй SARS-ийн вакцин гарсан юм уу? Би л одоо сонсоогүй байна. MERS-ийн вакцин гарсан юм уу? Би л одоо сонсоогүй байна. Тэгэхээр коронавирусын вакцин бас гартлаа одоо арай болоогүй ах нэ. Тийм болохоор энэ юу гэж хэлээд байна гэхээр эмчилгээ вакцин байхгүй тул хувь хүн өөрийгөө л хамгаалахаас өөр арга байхгүй. Хятадд болохоор SARS-аар болохоор 8000 хүн халдварлаад за тэгээд 800-аад хүн бол нас барж исэн юм байна. За одоо халдварын тоогоо болохоор коронавирус SARS-ыг бол аль хэдийн давчглаа. За тэгэнгүүтээ энэ байдлаараа одоо нас барагчдын тоо ингээд өдөр алган 40-с 50 ингээд нэмэгдсээр байгаа болохоор энэ тоо мэдээж бас тун удахгүй SARS-ыг давах байна гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм байна. За SARS-ийн нас баралтын түвшин болохоор 9.5% та байсан. Харин энэ коронавирус болохоор одоохондоо 2.2% та гэж явж байгаа юм байна. За SARS-аар бол илүү одоо юу гэдгийг олон хүн нас барсан байна гэж үүнээс харж болно. За тэгэхээр энэ SARS болон одоо энэ коронавирус MERS эдрийг бол олон улсад маш их харьцуулсан тийм судалгаанууд бол явагдаж байгаа юм байлээ. Үүгээрээч тэр одоо тархалтын хурдаараа болохоор коронавирус хамгийн хурд нь байгаа юм байлээ шүү. За яаж тархах вэ гэхээр өвчтэй хүн одоо вирус одоо халдвар авсан хүн маань ханиалахад, найтахад за мөн ингээд өөрөө ингээд ханиахтаа гараараа ингээд дарчаад носмосоо одоо юу гэдгийг гараараа аваад нүд мүдэ нухчаад тухайн гараараа хүнтэй гар барихтай. Тэгээд тухайн гараараа одоо ингээд хаалга барих, бариуллууд барих. Тэгээд дараачийн хүн орж ирээд тухайн одоо тэр хүний барьсан бариул эдрийг барихад ингээд халдах байна. Яа тэгэхээр тэр хүн маань бас тэрхүү бариул эдрийг бариад дараа нь өөрийнхөө нүүрэндээ ингээд нүд хамартаа ингээд ам амартаа ингээд хүрхээр дамждаг байна. За ингээд маш хурцтай тархаж байгаа болохоор нэлээд санаа зовж байна шүү. За шинж тэмдэг нь юу юм бэ гэхээр энгийн одоо ханиад том уу хатгалгаатай ерөнхийдөө бол төстэй бараг яг адилхан шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Ханиалга нь найтай нь одоо нус гарна, тэгээд халуурна. Дээрээс нь одоо хүндэрсэн тохиолдолд болохоор цээж одоо эвгүй одоо цээжин дээр ингээд юм дарсан мэт болно. Дээрээс нь амьсгалахад хибэрх болно гэсэн байна. За тэгээд одоо дэлхийн нийтийг бас айлгаж байгаа хамгийн гол асуудал юу вэ гэхээр ямар ч шинж тэмдэггүй байжгаад хүмүүс тараагаад яваад байна. Бас ив эрүүл хүн шиг ханиадгүй хүн шиг одоо ингээд гаднаас нь харахад ив эрүүл ямар ч нөгөө симптом буюу шинж тэмдэг байхгүй. За тэгээд өөрийгөө мэдээж эрүүл гэж бодоод одоо эмнэлэг эдэр орохгүй нахна штэ. Тэгээд өөрийгөө эрүүл гэж одоо ингэ явж хахад хүмүүст одоо вирусыг тараагаад яваад байна. За ийм тохиолдол бол Японд бол одоо Японд тэгээд Хятадд за мөн ингэж Солонгост бол гарсаар байна. За тийм болохоор шинж тэмдэг илрээгүй ч гэсэн та одоо юу Хятадд байж агаад
Хятадд одоо ажиллаж байгаад аялж байгаад ирсэн бол өөрийнхөө одоо юугаараа өөрийнхөө сонголтоороо одоо эмнэлэгт очиод халдвартад очиод одоо шинжилгээ өгч бас сэргийлээрээ хайртай хүмүүсээ одоо өвчин тараахаас одоо сэргийлээрээ гэж хэлмээр байна. Коронавирусаас сэргийлэх бол ерөөсөө л хідэн одоо үндсэн сэргийлэх одоо байна. Юу гэхээр амны алт заавал зөх, гараа 30 секунд угаах, тавангаар сайн үүрж угаах. За тэгээд юутай өөрөө одоо жишээлбэл ханиа төрсэн юм байх юм бол аль болох гэр хорионд байх, гадуур гарахгүй байх. Заавалчгүй амны халт зөх хэрэгтэй байна. За тэгэхээр халдвар авсан хүн ханиалгаж найтайлахад тухайн одоо шүлстэй ханиалгахад гардаг шүлс маань 5 м орчим одоо өсөрдөг байх нэ. За тэгээд замун халдвартай хүний ойролцоо 2 м орчим байхад энэ вирус халтна гэж бол эрдэмтэд ярьж байна. За тийм болохоор өөрийгөө хамгаалахын тулд одоо маск заавал зөөх нэ. За Солонгост бол одоо яг одоо маск бол амар үнд орсон. Жирийн үнээсээ 10-аас 20 дахин үнд орсон байна. Бөөний үнэчтэр, жижиглэнгийн үнэчтэр асар үнэтэй. Одоо бөөний үн нь 300 вон тэ 300-400 вон байсан бол одоо яг одоо маскны бөөний үн нь 2000 вон, 2800 вон, 2500 вон гэх мэтлэн. Жижиглэнгийн үн болохоор 4900 вон, 3900 вон болсон байна. Энэ болохоор KF94, KF80 эдрийг яриад байгаа шүү. Одоо илүү одоо сайн хамгаалдаг тийм маскнуудыг яриад байгаа. За зүгээр энгийн маск болохоор E-Mart эдэрт болохоор зүгээр ингээд нимгэн маскнууд бол 1000 вон эдэр гээд бол олох боломжтой байгаа. За гэхдээ Солонгос улс яг одоо маскны хомсдолд орсон байна. Энэ тэнд аптекэд одоо орох те. За тэгээд дэлгүүрүүдээр бол маск ер нь бол ховор байна. За тэгээд мэдээгээр бол нэлээд гарч байна ингээд маскны хомсдолд орсон байна. Солонгос улс яг одоо Монгол гэлтгүй одоо ингээд дэлхийн нийтээрээ хятад бас маскны хомсдолд ороод за тэгээд ингээд хаа сайн ерөөсө маскгүй болсон байна манайхаа. За тийм болохоор ядаж одоо даун маск ч гэсэн аваад те тэрийгээ сайн угаагаад тэгээд өдөр болгон зүүн штэ гарах болгондоо хүүхдүүдэд ч гэсэн зөөлгээд за тэгээд гэртээ орж ирэхээрээ сайн савндаж угаагаад маргааш нь болохоор эндүүгээр сайн эндүүдээд одоо нян вирусээ устгаад халуун уурын эндүүч вэ те зүгээр эндүүч ингээд эндүүдэд хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За яг одоогийн байдлаар болохоор WHO World Health Organization буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 6 дахь удаагийн онцгой байдлыг бол зарлаад байгаа юм байна дэлхийн нийтэд. За тэгээд маш олон орнууд болохоор энэхүү одоо вирус илэрсэн тул хилээ бас хааж байгаа. За мөн хятад явах ирэх бүх агаарын тээврүүдээ бол зогсоож байгаа юм байна. За тэгээд Солонгос ч гэсэн өнөөдрөөс эхлээд Ухаан болон Хэбэй мужаас ирж буй бүх гадаад хүмүүсийг одоо оруулахгүй байх тийм одоо хууль журмыг гаргаад байгаа юм байна. За Монгол маань ч гэсэн бол одоо хилээ бол хаасан байгаа. Энэ бол маш зөв одоо шийдвэр гэж би бас хувьдаа бодож байгаа. За тэгээд Ухаан хот бол ерөөсөө одоо яг чимээгүй хот болсон байгаа. Ухаан хот гэлэхгүй Хятадын ер нь Бээжин хот ч гэсэн Шанхай хотоор ч гэсэн маш их халдвартай байгаа тул ингээд гудамж дээр бол маш их одоо чив чимээгүй хүнгүй тийм болсон байна. За тэгээд бүх ер нь том одоо фестивалтэй үйл явдал ивентүүдээ бол одоо Хятад улс ч гэсэн за мөн дэлхийн дахин ч гэсэн цуцлалсаар байна. Ийм одоо эрдэмтдийн үндсэж байгаагаар хэдийгээр ингээд одоо телевизээр 17,000 хүн халдварчлаа ч гэдэг юм уу ингэж яриад байгаа боловч яг одоо бол одоо энэ хил хаахаас өмнө гарсан 5 сая хятад бас байгаа штэ. За тэгээд энэ хүмүүсийн тархалт одоо энэ тархалтын хурд эдрийг өөрсдийн аргаар одоо тэтэр чинь нэг юм тооцоолж үзэн дээ. Тэгээд Хонконгийн одоо эрдэмтэн энэ вирус судлалын одоо алтартай эрдэмтэн бол юу гэж хэлсэн гэхээр энэ вирусаар бол аль хэдийн 200-аас 300 мянгаад хүн орчим халдварлсан. За тэгээд одоо сүүлийн одоо 7-оос одоо 10 хоногийн турш би буюу хамгийн одоо дээд зэгтээ хүрнэ гэж бас хэлсэн байлаа. Ямар ч хэсэг ажиглаж бай. Одоо өөрийгөө хамгаалахаас өөр арга алга гэртээ чихтэй зэрлэгээ хийгээд үр хөвгтөө ерөнхийдөө гэрийн оройнд оруулаад за тэгээд өөрөө гарч орохдоо гараа одоо заавал самдаж угаагах гэх мэтлэн тийм ээ. Өөрөөсөө одоо эрүүл мэндэд сайн анхаараарай гэж хэлмээр байна. Энэхүү өвчин намжилт нь одоо эрдэмтдийн үдсэж байгаагаар бол 106-7 сар хавцаа ер нь намжина гэж ярьсан байгаа. Энэ дэгдэлт нь тийм болохоор одоо тэр хүртэл өөрсдийгөө сайн сэргийлээд тэгээд
одоо өөртөөс чинь л одоо шалтгааллах нь байна шүү дээ. Тусах уу тусахгүй юу гэдэг бол тэгэхээр амны хаалтаа сайн зүгээд одоо шимт хижээлтэй хоол хэрэглээд ус сайн уугаарай гэж хэлмээр байна. За тэгээд би биедээ энэхүү видеог бас тараагаад коронавирусын талаар мэдээлэлтэй болоорой. За тэгээд тархад зол маш хурдан байгаад бол заавал сэргийлэх хэрэгтэй. Бид нар ч одоо яг хятадын хажууд байна шүү дээ. Оросд ч гэсэн одоо яг одоо юм байдлаар 2 хүн бас туссан байлээ. Тэгээд Оросд болохоор бас хятадын иргэн 2 хүн ингээд туссан гэдэг чинь аль хэдийн Орос руу бас орсон байна. За тэгээд хурш одоо улсууд одоо хятад улсад ийм хэрэг гарснаар манай Монгол улс одоо хамгийн их одоо их газар орнороо хилдэг гэдэг утгаараа маш аюултай эзэгтэй одоо байршилт байдаг юм байна шүү дээ. Тийм болохоор та бүхэн ч гэсэн өөрсдийгөө хамгаалаарай, сэргийлээрэй гэж хэлмээр байна. За би тэгээд дараагийн видеонд та нартай болохоор коронавирусаас сэргийлэх аргын талаараас оруулъя. За тэгээд дараагийн видеонд бас дахиад коронавирусын талаараас одоо юу гэдгийг худал үнэн факт ч юм уу ингээд онцгой мэдээллүүдийг бас дахиад оруулъя гэж бодож байна. За ингээд Номер ТV Солонгос улсаас мэдээллээ. Subscribe тэгээд like, share, comment энэ асуулт өдрүүдээ комент хэсэгт асуугаад яваарай манайхаа. Баяртай. Дараагийн удаа уулзъя.